Сайн байцгаана уу, намайг нэг жаргалын Аринтэй гэдэг. Би 2011 онд Дорн Тэн сургуулийн багийн багш мэргэжлэр суралцаж 2015 онд төгссөн. 2016 оноос ажлын анхны гараагаа 12 дугаар сургуулиас эхлүүлэн одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын хугацаанд мэдлэг ур чадвараа тасралтгүй дэвшлүүлж, заа харах зүгээр байнга хөгжүүлэн олон нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачлалтай оролцсон ирлээ. Багийн багш нарын дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээнд багаараа 1-р байр алтан медаль, цомын эзэд, мөн үйл өвчтний эвлэлийн урлагийн их наадамд 1-р үргэлжилсэн. Арга зүй болон захим ур чадвараа хөгжүүлэхийн тулд бусдаасаа суралцаж, багаар хамтран ажиллан мэдлэг цэгийн хичээл байршууллаа. Сургуулийн залуу багш нарын өөрийн бэрийн дарга зүй үйл ажиллагаанд өөрийн арга зүйгээ танилцуулан үзүүлэх хичээл заасан. Явцын үнэлгээний гарах тасалбарын аргыг тогтмол ашиглан өдөр тутмын хичээлийн чанарыг сайжруулахыг зуран ажиллагаа. Зөвлөх багшийн манлайлал ур чадварын уралдаанд шалгаран амжилттай оролцсон. Хичээлийн судалгааг байнга хийж багаар хамтран ажиллан судалгаад хичээл зааж ур чадвар арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж байна. Сурагчдын амжилт бол багшийн амжилтын илэрхийлэл юм. Тэнгэрүү олон улсын математикийн уралдаанд сурагчтай ихтэй бэлдэж, жил бүр 1-3 дугаар байр эзэлж амжилттай оролцоо. Сургуулийн намрын спортын наадам 2024-2025 онуудад дараалсан тэргуун байр эзэлсэн. 2026 онд зохиогдсон бүсийн бэлтгэлд сургуулиасаа шалгаран бүсийн шалгаруулалтанд амжилттай оролцсон. Аймгийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаагаар бүрдний арга зүй технологийн аймгийн багш нарт танилцуулсан. Мөн Гэрийн даалгавар бол амжилтын үндэс математикийн сургалтын зорилтын хүрээнд 4-р ангийн дасгал ажлын номыг боловсруулан түгээн дэлгэрүүлсэн. Эцэгчүүдтэй хамтран сурагчдын дунд Монгол ахуй ёс заншлыг таниулах өртөөжөлсөн үйл ажиллагаагаа хүмүүжил төлөвшлийн малчны хотхон хөөсний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. Сурагчдын унших, ойлгох чадвар, дээр сэтгэлгээ хөгжүүлэх зорилгоор түн номын сантай хамтран номтой нөхөрлөлийн аяныг зохион байгуулж, үндэсний номынхоо үйл явдлыг ярих, төрсөн сэтгэлээ илэрхийлэх, уншигчдын харт нийлэх зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Багш бие сурагчдаа зөвхөн мэдлэг олгоо зогсохгүй шүүмжлэх сэтгэлгээ, хөндлөх чанарыг төлөвшүүлж, зөв иргэн, зөв хүн болгон тэднийг дэлхийн иргэн болж төлөвшүүлэх нь бүр болох ёстой гэж боддог. Тиймээс миний цаашдын зорилго бол шавнартай эрдэм мэдлэгээс гадна зүрх сэтгэлд хөндлөг ёс, зөв хандлагыг төлөвшүүлэн ирээдүйн зөв иргэнийг бэлтгэн өөрийн хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.